Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Ингээд Сонс подкастын 10 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За залуучууд болон ер нь хүмүүсийг ном сонин унших, тийм ээ, ном уншиж, илүү ихийг мэдэж, таньж бас өөрийн оюун ухаанаа тэлээсээ хэмээн хүсдэг бас тийм зорилго бүхий Сонс подкаст маань энэ удаад нэгэн гайхамшигтай номыг сонгож аваад та бүхэндээ танилцуулахад бэлэн болоод байна. Номын нэр бол Сэхэн амьдруулах тасагт гэсэн нэртэй тийм ном байгаа. За энэ хүү номоо бас товчхон танилцуулъя гэж бодож байна. За ерөнхийдөө номын зохиолчийн одоо амьдралын түүх, за тэр тусмаа түүний амьдрал тохиолдсон одоо тэр яг Сэхэн амьдруулах тасагт дотор болж буй үйл явдал өвчтнүүдийн тухай сонирхолтой сайн ном байгаа. Тэгээд бүх хүн нөгөө ангаахын салбарт одоо мэрэгшсэн эмч биш учраас тийм ээ, нэлийн бас бид хоёр өөрсдөө ч гэсэн эмч хүмүүс биш учраас ном бол зарим хэсгүүд дээр ингээд орчуулахад түүхтэй бид хоёрын бас нөгөө мэддэггүй салбаруудын үгнүүд их гарсан тийм ном байсан учраас нэлийн цаг хугацаа бас авлаа. Дээрэс нь би бас өөр янз бүрийн өөр юм хийж яваад нэлээд хугацааг алдчихлаа. Тэгээд сонсогчдоос бас хүлцэл өчье. Тэгээд аюу олон сонсогчдоос хөөе дараагийн дугаар яач вэ гэдэг ийм асуултууд ирсэн. Тэгээд өнөөдөр бид хоёр ямар ч байсан подкастаа бэлэн болохоор гэр студидээ сууж байна. За тэгэлгүй яхаа тэгээд жоохон удсан байна. Гэхдээ яхаа маш сонирхолтой ном байгаа. Тэгээд Сэхэн амьдруулах тасагт яг голчлон ажилдаг тэр дундаа одоо мэдээ алдуулагч эмч тухай одоо тэр эмч маань ажил дээрээ хэрхэн яаж ажиллаж исэн, тэр ажиллаж байхдаа бурхантай бүр хамтран яаж ажилласан тухай, ямар хүмүүсийн амьдралд яаж өөрчлөлтүүд хийсэн тухай одоо хүмүүсүүдийн тэр гайхамшигт одоо амьдралын тэр өөрчлөлтүүдийг хамтдаа ингээд сонсоод явнаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар бол одоо би ерөөхдөө асуулт их тавиад тэгээд ундраа ерөөхдөө тайлбарлсан маягтай ингээд явна тий. Тэгээд номынхаа шууд ном руу орё гэж бодож байна тий. Ерөөхдөө номын маань зохиолч болол өөрөө Өмнөд Африкийн одоо Зимбабwe гэдэг улсад мэндэлсэн. Тэгээд бага наснда нэгэн одоо айхтар өвчин тусаад тэгээд эцэг их нь одоо түүнийг нь яг ямар өвчтгийг нь мэдэхгүй ингээд гэртээ халуураад хөвтөж яхад айгүй удаан ингээд одоо гайхаад ягаа мэдэхгүй ингээд паникнд ороод байшаар байгаад тэгээд одоо нэлээд хугацаа өнгөрсний дараа эмнэлэг дээр авчихсан байна л да. Тэгээд эмчин бүр ингээд үзчихэд гайхаадгүй яагаад та нар ингэж их оройтуулж байгаа юм бэ? Тэ одоо баг ямар ч найдваргүй болцсон байна гэд эмч одоо хүүхдийн өвчнийг оншилж үзээд хэлсэн. За тэр нь бол ямар өвчин байсан бэ гэхээр малария гэдэг тийм. Малария гэдэг өвчин байсан. Тэгэд эмч бол ерөөсөө ямар ч найдваргүй болсон гэд нэг зүгээр яг одоо аргаа барсан нэг тийм treatment буюу одоо нэг тийм эмчилгээ хийгээл орхисон байна л да тийм. Нэг тариад. Тэгээд ер нь найдваргүй болсон гэд. Тэгээ эцэг нь хоёлаа ингээд яг яахаа мэдгүй хаахад байж итэл нь маргааш нь бол хүүгийн бие гів гинтгэн огцсон одоо эрс сайжирсан. Тэгээд одоо хүн ерөөсөө маш удалгүй эргээд одоо цоо ирүүл болоод амьдэрсэн байдаг. За ингээд одоо энэ түүхийг нь бол эцэг хоёр нь 7 настайд нь хүүд ярьж өгсөн. За хүүгийн нэр бол Дэйв Walker гэж хүн байгаа. За ингээд 7 настайд анх удаага яг ерөөхдөө ингээд одоо мэдээ ороод тийм ээ анх удаага өөрийнхөө тухай ингэ сонсч үзээд тэр цагаас хойш Дэйв Walker маань бол эмч болохоор бүрэн шийдвэр гаргаад ерөөсөө тэр цагаас л эхлүүлээд эмч болно гэсэн тэр зорилгыг өөртөө тэгээд яагаад вэ гэвэл бурхан надад одоо миний амийг аварч те надад илүү нэг ам өгсөн. Тийм учраас би энэ үлдсэн амьдралаа одоо энэ надад дахиж олдсон энэ амьдралыг би бусдын одоо эрүүл мэнд сайн сайхны төлөө зориулах болно гэдэг өөртөө бүр тийм багасаа зориг тавьж эхэлсэн ийм эмчийн тухай гарч байгаа. За тэгээд эмч маань
явсаар хагаад 60-аад оны 1960-аад оны үед тэр Кейп Тауны одоо их сургууль эмчийн суралцахаар тэг Кейп Таун нь болохоор одоо яг өмнөд Африкийн нэгдсэн улс гэдээ байгаа тий. Тэр Зимбабвеас бол одоо баруун урагшаага байдаг. Ерөнхийдөө Африк ТV-ийн хамгийн одоо баруун урд захын тэр одоо хот гэж хэлж болох тий. Кейп Таун гэж хот байгаа. За тэр Кейп Таун гэж хотод одоо анагаахын чиглэлээр суралцаад за суралцж явах явцдаа их нэртэйгээ танилцаад ингээ гэр бүл болоод тий. Тэгээд яг анагаахын салбар чиглэл дотроо манай хүн бол өөрөө нөгөө одоо юу вэ мэдээ алдуулагч тий. Мэдээ алдуулагч болох одоо яг энэ чиглэл рүү одоо мэдээ нөгөө нэг хагалгааны өмнө хүмүүс ингээд наркоз гэж ярьдаг тий. Наркоз хийлэхэд одоо тэр хүний биеийн байдлыг шалгадаг, хяндаг тий. За тэгэл ерөнхийдөө яг тэр чиглэл рүү илүү сонирхож суралцсан байгаа юм л да. Ингээд ерөнхийдөө сэхэн амьдруулах тасагт эмчээр ажиллаж байгаа нэг ийм хүний амьдрал ажлын тухай сонирхолтой түүх байгаа тий. Тэгээд яг ерөнхийдөө өөрөө бол анханасаа ингээд бурханд итгэдэг, угаасаа бурхан байдаг гэдэгт итгэдэг тийм хүн байсан тий. Гэр бүл нь өөрөө бас тий Христ итгэлтэй ийм гэр бүлээс гаралтай хүнч байсан. За гэтэл ингээд явж байгаа нөгөө анагаахын чиглэлээр суралцаж одоо дуусах үед нь яг тэр төгсөх жилдээ одоо яг тэр дадлагт гарчихсан байх жил нь бол өөрийнх нь ах нь нас урдаг тий. Хамгийн хайртай ах нь ингээд нас барсан. За энэ нь бол өөрт нь маш хүнд цохилт болсон. Яагаад вэ гэхээр одоо бурхныг үндэ бараг буруутгаж хэлстэй. Яагаад заавал энэ бүхэн надад тохиолдож байгаа юм бэ? Би ингээд те бараг л бүх амьдралаа танд ингэ зориулж би таны одоо бүтээсэн хүмүүсийн төлөө те сайн сайхны төлөө ингээд явж байхад яагаад та миний хамгийн хайртай ингээд ахыг авчиж байгаа юм бэ гэд ингээд та хаана байсан юм бэ тэр үед гээд бурхныг айгүйх асуудаг. Тэгээд бурхантай ингээд үндсэндээ одоо харилцаа нэлээ муудаад те ийм байдалд ингээд ороод ерөнхийдөө их номын маань ихний бүлэг бол энэ ингээд танилцуулах хэсэг ингээд өрнөдөг тий. За түүнээс хойшоо бол яг хувийн одоо нэг эмчийн карьер ажлын талбар дээр гараад явж байгаа ингээд хэсгэр үргэлжилдэг байгаа. Аха. Тэгэд ерөнхийдөө бол эмнэлгийн салбарт яг энэ сэхийн амьдруулах тасаг гэдэг нь өөрөө маш тийм өндөр шаардлагатай хэрэгцээтэй яг тийм талбар байгаа. Тэгээ яг тэр дундаа Дэвийн одоо яг мэдээ алдуулагч эмчээр ажиллаж байгаа нь яг ямар зүйлийг хийдэг байсан бэ гэхээр хагалгааны өмнөх одоо бэлтгэл ажлыг хийдэг гэсэн үг. Одоо магадгүй ингээд аваар хийгээд яаралтайгаар одоо цуснаа алдаад ирж байгаа хүнд бол шууд ингээд тэ мэдээ алдуулаад биеийг нь одоо тэр бүхэл бүтэн хагалгааны турш одоо ингээд энгийн тэ хагалгаа хийж болох үйц нөхцөл байдалд ингэж авчирж тэгээд хагалгааны турш хянаад тэгээд хагалгаа хэдэн цагт үргэлжлэх боломжтой байдаг 6-аас 12 цагийн турш үргэлжлэх тэр хугацаанд нэг ч хоолтолгүй бүгдийг хяндаг хагалгааны эмч хагалгаа хийж явах үед тэ бүрэн хянана тэгээд хагалгаа дуусаад хагалгааны дараах одоо бас хэдэн цаг байдгийн тэ 3-4 цаг хамаагүй одоо биеийг нь хяндаг энгийн одоо хэвийн төвшөнд бие нь ирэх хүртэл нь магадгүй хагалгааны дараа муудахч боломжтой ч юм уу те ямар нэгэн одоо цусны даралт юу гэдгийг те асуудлууд те гарахгүй тулд бүрэн хяналтыг тавьдаг. Тэгээд үнэхээр за энэ хүн боломжтой боллоо сайжрлаа одоо энгийн одоо те одоо зүгээр ингээд совлогч нартай ч юм уу те ингээд цаашаага ингээд дараагийн шат руу явуулъя гэх хүртэл нь одоо Дэйв Walker энэ бүх цагуудын турш одоо ажилдаг байсан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бараг л нэг хагалгаанд бараг 12 3 4 цаг бүр ингээд өмнөх болон турш тэгээд тэрний дараах гэдэг энэ нөхцөл маш удаан цагаар ажилладаг, маш хүн дээр ажилладаг. Гэхдээ энэ өөрийнхөө ажилд маш дуртай, маш хайртай бүр ингээд бүр ажилдаа ингээд догдолдог тийм зүрхсэтгэлтэй бүр яг л энэ зүйлд ингээд дуудагдсан мэт те яг тэгж сонирн байсан те нэг одоо нэг өвчтөе хүн харах гэж нөгөө
догдолдог байсан гэл те одоо өнөөдөр юу болох вэ гэх нэг ажилдаа гарахтаа тий. Тийм ямар өвчтөн намайг хүлээж байгаа бол одоо ямар өвчтөнтэй уулзах бол гэд бүр ингээд догдолдог байсан. Тийм талаар нэг жоохон эвгүй ч юм шиг хэрнээ яг хөө зүгээр нөгөө ажилдаа тэгж их дур сонирхолтой тийм айхтар тий хүсэл тэмүүлэлтэй байгаа нь айгу гоё санагдчихсэн л та. Тэгээ ялангуяа нөгөө эмч тэгээ хагалгаа хийдэг маш их цус хардаг хүний хувьд ер нь минь одоо нөгөө кинонаас ч юм уу эсвэл яг сонсоход хагалгаа хийдэг хүмүүсүүд яг байнгын цустай харилцдаг хүмүүс маш их стресстэй, маш их сэтгцэн, маш хүнд дарамттай тэгээ нөгөө өвчтүүд нь бас үхдэг, сэхдэг маш их нөгөө тийм сэтгэлийн баш хүнд нөхцөлд ажилдаг мөртлөө тэрэндээ ийм дуртай, баяртай бүр ингээд баяр хөөртэйгээр бүр ингэж догдолж хийдэг байсан гэдэг нь болохоор энэ хүний бас ингээд маш олон жил яг энэ салбар дээрээ ажиллах яг тийм ирч хүчин болж исэн баха. Тэгээд дээрээс нь энэ хүн чинь бурхантай хамт бас ажиллаж байгаа болохоор бас маш их олон зүйлүүдийг даван туулж одоо хүмүүсийн төлөө бастэй ажил хийсэн баха. За тэгээд Дэйв Walker эмч маань бол ерөнхийдөө маш алдартай эмч тэр үедээ байсан байгаа. Тэгээд хэрхэн яаж алдартай болсон бэ гэхээр одоо нэг ганцхан яг мэдээ алдуулагч эмчээс гадна бас эмчилгээний тасагт ажилладаг байсан байгаа. Тэгээд яг эмч болоод хамгийн анхны одоо нэг хувийн эмнэлэгт хамтран ажиллах найзынхаа урилгаар ингээд нэг хувийн эмнэлэгт ажилласан байж байгаа. Тэгээд тэр газар нь яасан бэ гэхээр нэг удаа Рони гэдэг нэг тийм хүн ирсэн. Тэр хүн болохоор астмтай хүн байсан бөгөөд тэгээд яг нэг юм аварт ороод машины аварт ороод яаралтаар хүргэгдэн ирсэн. Тэгээд яг бэлхүүснээс доош ямар ч мдэггүй байсан учраас шууд нуруунд нөгөө мэдээ алдуулах тариагаа тариад тэр хүнийг ямар ч гэсэн хагалгааны турш аваад явсан байгаа. Тэгээд тэр хүний хагалгаанд бүрэн гүцэд ингээд амжилттай болсон хэдиж нөгөө уг хүн нөгөө эрэхтэй нөгөө астмтай ирсэн байсан учраас яг хагалгааны дараа 3 хоногийн дараа нөгөө астм нь улам илүү хүндэрсэн. Тэгээд маш хэцүү ингээд бүр ханиалгаад зогсохгүй ханиалгаад тэгээ бүр эмчээсээ за би яг ингэж бол байж чадахгүй нэ ямар нэг юм хийхгүй л бол би болохгүй нэ гэд яг эмчтэйгээ ярих үед Рони бол Дэйв болвол яг харин тийм ээ тэгээ танд одоо яг амьсгалахын тулд те амьсгалж чадахгүй астмдаас болоод ингээ ханиалгаад байгаа учраас танд бид нэг аппарат залгах хэрэгтэй байна. Тэгээ амьсгалуулах тийм аппарат амьсгалын аппарат залгах хэрэгтэй байна гэдэг тэрийг тайлбарлаж өгсөн. Ягаад тэгэхээр нөгөө нэг мэдээ алдуулж агаад хоолоор ингээ гуурс оруулаад яг тэр нөгөө гуурсаар ингээ дамжуулж аппарат залгаж одоо нөгөө нэг амьсгалах хэрэгтэйсэн. Яа тэгэхээр одоо нөгөө энэ зүйл маань яг бас энэ эмнэлгийн салбар бас тэгж мундаг хөгжөөгөө байсан үеийн талаар ярьж байгаа гэдэг бас сонсогч маань бас тийм мэдэж авахгүй бол ямар сони ингээд бас гайхаж магадгүй. Яг тэр үед бол тий бас одоо өнөөгийнх шиг тийм амархан ингээд хийдэг зүйлүүдийг тэр үед бас хийх боломжгүй байсан үе байгаа. Тэгээд яг энийг хийнэ гэд хэлсэн чинь яг тэр өвчтөн маань шууд дургуутсан. Би яадаг ч байсан би ийм аппаратанд залгуулахгүй. Өгдөг байсан ч хамаагүй би яагаад ч би энийг залгуулахгүй гэж шууд гүрэлсэн. Эмч одоо өвчтний одоо зөвшөөрлгүйгээр ямар нэгэн одоо эмчилгээ эмийг өгөх ч юм уу те хүсээгүй байхт те бүр ингэж хийх юм бол энэ нь болохоор хууль бус үйлдэл болоод өвчтөн нь эмчигээ одоо шүүхтөх боломжтой гэж юм байна. Тэгэн гут яг энэ талаар угаасаа мэдчихсэн учраас эмч маань, Дэйв маань одоо нөгөө өөрийнхөө даатгалтай холбогдоод асуусан байна. За одоо энэ хүн ийм нөхцөлтэй байгаа. Тэг би энэ хүнд аппарат залахгүй бол үхэх гээд байна. Тийм учраас би яг ийм зүйлийг одоо мэдээ алдуулах юм хийх гэж байгаа. Тэг тийм учраас одоо тэг миний өмнөөс ямар нэгэн зүйл боллоо гэхэд одоо хамгаалахын тулд те бэлэн байгаараа гэдэг ямар ч байсан хийх гэж байгаа үйлдэлээс өмнө яриад мэдэгдээд одоо хилчиж байгаа юм. Тэнгууд нөгөөдөл нь ойлголоо бид нар те таны юу хийж байгааг ч ойлголоо бид нар таныг хамгаалахад бэлэн гэсэн одоо тийм нөхцөлтэйгээр хийж байгаа. Тэгээ яасан бэ гэхээр таньдаг өөр эмнэлэгт ажилладаг нэг таньдаг бас мэдээ алдуулагч эмчигээ гуйсан байгаа. Тэгээ тэр эмч нь хурж ирээд яасан бэ гэхээр Рони дээр ирээд сайн уу би чинь сайн уу гэж шууд орж ирсэн. Гэтэ яасан бэ гэхээр ардаа одоо нөгөө нэг нурууныхаа арталт одоо өвчин нөгөө мэдээ алдуулагч одоо тариага барьсан байгаа. Яагаад энэ хүн зургуутж байгаа гэхээр одоо Дэйв өөрөө мэдээ алдуулагч эмч мөртлөө хий гэхээр дургуутсаад байгаа шүү дээ. Тийм учраас Дэйв болохоор хийх боломжгүй болсон учраас найж байгаа дуудаж байгаа байхгүй юу. Тэгээ найз нь ирээд одоо тэр тариаг одоо баг ам нээхийн завдалгүй тарьсан.
Тэгээд тарингуут нь гэлс одоо Дэв мань гарч ирээд амаар нөгөө нэг нарийнхан гуурсаа оруулаад амьсгалынхаа аппаратыг залгаж байгаа юм. Одоо энэ ам руу ингээ гуурс оруулчихсан учраас одоо ингээ ходоодор нь ороод ингээ нөгөө амьсгалуулахын тулд уушиг руу ингээ явж байгаа штэ. Тэгээд тэр энэ одоо бүх зүйл нь ингээ сайжрахын тулд 3 хоног гинүү да. Тэр хүн ингээ юу ч ярьж чадахгүй. Яг л амд нь ингээ аппарат залгацсан байгаа штэ тий. Тийм байгаа. Тэгин гуйта за ямар ч байсан тэр хүний бие бүр ингээ маш илт сайжирсан. Бүр ингээ тэр аппаратнаас олоод тий. Тэгсэн чинь одоо тэр аппаратыг авах үед Дэв бол бүр айжсэн. За баг амрынх нь аппаратыг авлаа тий. Гуурсыг авлаа. Энэ хүн баг намайг хараагаад шууд намайг одоо тий шүүхт намайг өгөндөө гэд амар айжсэн. Тэгсэн чинь яг тэр гуурсыг авах үед тэр өвчтөн юу гэсэн бэ гэхээр бүр баярлалаа гэд бүр үг хэлж чадахгүй бүр маш их баярлсан. Бүр ингээд би танд та намайг яаж баярлж байгааг мэдэхгүй байна. Үнэхээр та намайг аварсан би танд маш их баярлалаа гэж хэлсэн. Тэгээд яг ийм одоо реакцийг хүлээгээгүй учраас маш гайхсан. Гэтэ бас маш баярлсан. Тэгээд яг энэ явдлаас болоод одоо энэ өвчтөн маань одоо энэ имлэг даяар одоо Дэвийг магтж байгаа. Хүн болгонд өвчтөн болгонд. Тэгээд одоо имлэг даяараа одоо Дэв маш хүндтэй болсон. Тэг хүний амийг аварсан. Маш юм те гайхамшигтай үйлдэлийг ингээд те хиний санаад оромгүй үйлдэлийг те хийсэн. Нэг бодлын мэдээж ингээд нөгөө өвчтөн хуурж байгаа хэдий ч гэсэн тэр өвчтөн дараа нь одоо тэр хийсэн үйлдэлийн нэргээд харахтаа ингээд зөрүүдэлж исэн ч гэсэн те би яг өхийн даваан дээр байхад энэ хүн намайг аварсан гэдгээс болоод тэр хүн ерөөсөө уурлаагүй. Харин ч ингээ баярлсан байгаа. Тэгээд яг энэ өвчтөнгөөр дамжуулаад ерөнхийдөө одоо Дэв маань маш ингээд well known буюу одоо ингээд хүн болгоны мэддэг те маш мундаг эмч гэдэг нэртэй болсон байгаа. Тэгээд яг энэ байдлаас эхлүүлээд одоо өөртөө итгэл тэр нөгөө нэг одоо те бахархал одоо тэр бардамнал гэдэг зүйл одоо ингээ сууж ирсэн байгаа. Тий алтартай болоод ирж шít те. Тэгэл одоо маш хүнд одоо ингээл хагалгаанууд дээр дуудагддаг болсон. Маш ингээ мундаг эмчнэртэй хамт ороод те. Эмчнэр нь хагалгааных нь эмчнэр ч гэсэн ингээ мундаг байсан учраас хамтдаа ажиллаад хамтдаа маш олон өвчтнүүд дээр ингээд ажиллаад маш нэр хүндтэй болсон. Тэгэл бараг л хамгийн хүнд гэсэн хэцүү гэсэн хагалгаа болгон дээр шууд дуудагддаг болж байгаа. Тэгээд ерөнхийдөө Дэв болохоор одоо ингээл өвчтөнгүүд яаралтай хагалгаанд ингээд орох боллоо гэдэг одоо мэдээнээс эхлүүлээд одоо ар гэрийнхэнд нь ч юм уу те. За та нар залбираарай бид нар ямар ч байсан тий тайлбарлах үднээс та нар залбираарай ямар ч байсан бид нар чадах бүхнийг хийнэ гэж одоо хэлдэг байсан байгаа. Гэхдээ яг ингэж залбираарай гэдэг үг нь яг өөрөө хизээж тэр үгэнд итгэдэг байгаагүй. Ягаад тэгэхээр бид нэр залбирсан ч залбираагүй ч те бурхан хариулна гэдэгт яад ч итгээгүй. Ягаад гэвэл нөгөө нэг ах нь өөхөх үед бурхан минь та хаана байсан бэ? Ягаад энэ хүн ах минь өгсөн бэ гэдэг нөгөө нэг гомдол нь байсан учраас бурхан хизээж ийм залбиралд хариулна гэдэг тэр итгэл байхгүй болцсонсэн. Тэгэл зүгээр л одоо нөгөө нэг одоо хэцүү байгаа хүмүүсүүдийг тайлгаруулах зүгээр нэг юм хиллэг шиг болчихсон тий. Зүгээр л та нар залбираараа бид нар ямар ч байсан. Одоо ингэж тэ чад бүхний хийнэл гэдэг байсан. За тэгээд шүн дунд нэг цагийн үед унтжсэн чинь нэг өдөр дуудлага ирсэн байгаа. Тэгэд чи ирэхгүй бол болохгүй нэ энд маш хүнд өвчтэй ирсэн байна гэд дуудсан. Тэгээд шүн болсон хэдий ч гэсэн маш баяртайгаар нойрмог мөртлөө за одоо намайг юу хүлээж байгаа юм бол доо гэл Дэв маань ажил дээр очсон. Тэгээд аль хэдийн нэг өвчтөн ирээд орон дээр бэлэн болчихсон хэвтчихсэн. Тэгээд өвчтөнг шалгаж үзэхэд арх уугаад маш ингээд юм архины үнэртэй. Тэгээд нэг нэгдлийнх нь хөлнийг нь одоо ташаа нь бүр ингээд ирчихсэн. Тэгээд энэ нь болохоор бас л автын осолд орчихсон. Тийм одоо согтуугаар машин барьж байгаа л осолд орсон юм шиг байна да гэл өөрөө тааварлаад харсан байгаа. Тэг ямар ч хэлсэн чадах бүхний хийгээд хамтдаа эмчтэйгээ хамт хагалгаа хийдэг байгаа. Гэхдээ энэ хагалгаа маш хүнд хагалгаа болдог. Яагаад тэгэхээр хагалгааны туршид маш хүндрэлтэй байсан учраас тэр хоёр одоо ингээд зүсэлт хийн гот бүр ингээд цус маш ихээр алдсан. Цус алдсан учраас нөгөө нэг бэлддэж тавьсан одоо нөгөө нэг цусыг нөгөө сэлбэх цусыг бас ингээд маш хурдан ингээд сэлбэж ингээд хурдан шахалтаар оруулж байгаа байхгүй юу. Тэгээд цус нь гоож өөрийнх нь цус нь гоож идэдэг нэмэлт цус хийгээд идэг. Тэгээд яг хүний өөрийнх нь цус болохоор нэг тийм бүлэгнэлтэй учраас ингээд тогтдог юм байна л да. Гэсэн чи одоо шинээр оруулж ирж байгаа одоо нөгөө бэлдсэн одоо солбох сэлбэх тэр цус нь болохоор тийм бүлэгнэл гэдэг зүйл байхгүй учраас ингээд амар хурдан урсаал ерөнхийдөө баг ингээд тогтохгүй маш хүн нөхцөлд бараг л яг тэр хүний амийг аврах
одоо ирмэг дээр ирсэн. Гэхдээ маш мундаг эмчтэй байсан учраас тэр эмч бүр ингээд тэ гайхамшигтайгаар яг тэр хүнийг аварсан. Тэгээд энэ маш урт удаан хугацааны хагалгаа байсан учраас энэний ард гарахтаа тэг бүр маш баяртайс бүр ингээд нэг ялалт байгуулсан одоо нэг юм баатар шиг маш сайхан байсан. Тэгээд бүр энэ хүнийг яг одоо хаалгааны дараа яг энэ ямар хүн байсан бэ гэж сонссон чинь энэ бол зүгээр л энгийн нэг залуу байсан. Гэхдээ яг хуу найз нартайгаа гарч тоглож жогоод тэгээд дараа нь пи ингээд арх уугаад тэ найз нартайгаа жоо уугаад тэг гэртээ хараад их нэртэйгээ маргалцсан байгаа. Тэг их нэртэйгээ маргалдахдаа маш их уурлаад шууд буцаад гэрээсээ машинаа гараад явсан. Тэгээд хурдны замаар явж байхдаа бүсээ зүгээгүйсэн учраас одоо нөгөө арх уусан согтуу байсан, уур нь маш хөрсөн байсан. Яг тэр бүх юмд давхцаад аваарт орсон. Тэгээд аваарт ороод ирсэн тийм залуу байсан байгаа. Тэгээд энийг сонсохдоо энэ хүн бүр ингэж явж байгаад аваарт орсон учраас тэгээ бид нар ийм хүнд хэцүү хагалгааны дараа энэ хүн амьд гарсан учраас энэ хүний амьдрал өөрчлөгдөх байхаа энэ хүн дахиж ийм төр зургийн богинохон уур уцаар энэ арх тамхи гэдэг зүйлийг одоо тисэж гараагүй ч гэсэн энээс хойш энэ хүний амьдрал маш өөрчлөгдөх байхаа энэ хүн өстой гой хүн болох байхаа гэд яг тийм бодол тээж ирсэн. Тэгээд энэ хүн ямар ч байсан хагалгааны дараа ингээд аврагдаад мис заслын дараа ингээд биеийн сайжраад тэгээд нөгөө нэг хугарсан хүлэн хүртэл ингээд тэгшрэх гэж 6 орчим сарын дараа бүр ингээд эмнэлгээс гарсан. Тэгээд нэлийн хэсэг хугацааны дараа эхнэр нь ирсэн явж байгааг харсан. Тэгээд эмнэлэг дээр нь тэг нөгөө хагалгаа хийсэн эмчтэй уулзаад явж байгааг нь Дэйв хараад тэгээд нөгөө эмчээс асуусан. Нөгөө өвчтний эхнэр байна. Нөгөө өвчтөн маань сайн уу? Айгу гой мэдээ сонсноо гэд хүлээж исэн боловч яасан гэсэн чинь нөгөө хагалгааны эмч өгсөн мэ гэсэн чинь яг үнэндээ уламд орцсон. Бүр архичин болсон. Тэгээ бүр эхнэр хүүхдээ хаяаж явсан. Тэгээд урдны амьдрал нь бүрд орцсон гэдгийг сонсохдоо Дэйв шоконд орсон. Тэр хүнд одоо тэр ажил мэргэжил нь одоо тэр эмнэлэг нь бүх зүйл ямар ч утгагүй санагдсан. Бид нэр тэгж их хөдөлмөрлөж, тэгж их цаг зарцуулж тийм хүн энэ хүн өөхөх ирмэгтэй ирсэн байхад дахиад нэг тийм гайхамшигтай боломж гараад энэ хүн аврагдчихад одоо амин ингээд тэр хагалгааны дараа ингэж босож ирж хахад энэ хүний амьдрал өөрчлөгдөх ёстой штэ. Тэгж яхад чинь юу вэ гэд яг энийг харахтаа Дэвид амьдрал утгагүй санагдсан, ажил нь өөрийнх нь ажил нь утгагүй санагдсан. Бүх юм ямар ч утгагүй санагдсан. Тэгвэл өнөөдөр миний энэ ажиллаж байгаа зорилго юу юм? Би юу н яах гэж ажиллаж байгаа? Тэгвэл миний энэ эмч байгаад энэ хүмүүсүүдийн амийг аварж байгаа. Яг энэ утга учир нь яг юу юм бэ гэж асуултууд асууж ирсэн. Тэгээд хэрвээ одоо нэг аварсан өвчтөн ингээл эргээд баг хуучин амьдралаас ааж 7 доор ингээд амьдраад байх юм бол тэр хүнийг тэгж нөгөө одоо хамаг хөлс хүч хөдөлмөр оюун ухаанаа зарам байж тэгж аварсан юу шалтгаан юу юм болчихж байгаа юм л тэг ингээд өөрийнх нь нөгөө хүч хөдөлмөр нь ямар ч үнц нөгөө болцсон байгааг хараад айгүй тийм сэтгэл гутралд одоо орсон гэж хэлэх юм уу тий. Тэгээд яг энэ мөчөөс эхлээд Дэв бурхныг хайж эхэлсэн. Бурхан минь та яг хаана байгаа юм бэ? Нөгөө нэг зүрхнийх нь мухарт бурхан гомдсон байсан тэр гомдол нь яг энэ утга учиргүй зүйлийг олж харахтаа бид нар хэдий хүний бие махбодыг ингээд авралаа гэхэд яг үнэндээ тэр сүнсийг нь аврах тэр хүнд амьдрал нь өөрчлөлт ирэх тэр зүйлийг бид нар хийж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Бурхан л энийг хийх юм байна. Бид нар бие махбодыг ингээд авралаа гэхэд тэр хүн одоо бурхан тэр хүнд дахиад нэг амьдралыг зөвшөөрж байна. Тэгвэл энэ амьдралыг бид нар улам илүү амжилттайгаар ч юм уу илүү сайн сайхнаар ашиглагдаж өөрчлөгдөхийн тулд бурхан биднэрт амьдрал дахиад нэг удаа өгч хахад хэрвээ бид нар ингэж дордож, ингэж муудаж, ингэж доошоо болох байсан бол бурхан биднэрт яах гэж дахиж ийм боломжийг өгсөн байна вэ гэв. Тэгээд яг 6 сар орчим Дэв бурхантай бараг л барилцсан гэхүү Бурхан минь та хаана байна гэж яг хайрсан, залбирсан. Тэгээд буцаад сүмд очсон. Тэгээд нэгэн удаа ажилдаа явахаас өмнө бурхны өмнө ирээ сууж исэн чинь гайхамшигтай бурхны оршихоо дүүрж ирсэн. Тэгээд яг тэр үед чиний
ах өнгөрөх үед би хамт байсан юм аа. Чиний туулсан бүхий л амьдралын туршид те би хамт байсан штэ гэдэг зүйлийг бурхан Дэвд ойлгуулсан. Дэв маш ихээр уйлаад бурхан намайг хизээж орхиогүй юм байна те. Амьдралын энэ хүнд хэцүү ах нь өгсөн энэ үед бурхан хамт байсан юм байна гэдгийг мэдрэхдээ маш их баярлаад бурханы хайр, инрэл, нэгүслийг мэдрэхдээ маш баяр хөөртэй болсон. Тэгээд ажил дээр очиод бүр ингээд яг бурхны тэр мэдэрсэн тэр мэдрэмжээ ингээд ажлынхантайгаа хуваалцсан чинь зарим нь болохоор баярлаж хүлээж авсан, зарим нь болохоор зүгээр амар ээлдгээр зүгээр буруу шаасан гэхүү. Ээлдгээр зүгээр л игнор хийсэн. Тэгээд за гэд хайсан. Гэхдээ ямар ч байсан яг энэ үеэс эхлээд Дэв яадаг байсан бэ гэхээр одоо хагалгааны өмнө өвчтнийг ингээд бие махбодыг бэлдэн дээрэс нь ар гэрийнхэнтэйгээ одоо ингээд уулздаг байгаа шүү дээ. Яг тэр үед яадаг вэ гэхээр ар гэрийнхэнд нь бурханд залбираараа гэж хэлэхдээ бурхан хариулна гэдгээр одоо тэг амны уншлах шиг биш итгэлтэйгээр хэлдэг болсон. Дээрэс нь өвчтөнтэйгээ одоо хамтдаа бурханы талаар ярьж өгөөд хоёулаа хамтдаа залбирая гэд өвчтөнтэйгээ хагалгаа хийхээс өмнө залбирдаг болсон. Тэгээд хагалгааны дараа ч гэсэн ер нь хагалгааны туршид хүртэлтэй залбирдаг. Ер нь бүх одоо хагалгаа хийж байгаа өвчтөн болгонтойгоо залбирдаг тийм болж өөрчлөгдсөн байгаа Дэвийн хувьд. Тэгээд Библийн хуучин гэрээний Еремая гэж иш үзүүлэгчээр дамжуулан бурхан өөрийн арт түмэндээ хэлсэн нэг үг байдаг. Тэр нь болохоор намайг дууд би чамд хариулж чиний мэдэхгүй агуу хүчит зүйлийг би чамд ярина гэж хэлсэн. Яг энэ үг одоо Дэвд хожим бас яг илчлэн бурхнаас ирж исэн байна л да. Тэгэхээр Дэв өөрөө 6 сарын туршид яг бурхныг дуудаж бурхныг хайж бурхны өмнө одоо хашгирж орилж хаана вэ гэж асууж исэн учраас бүх зүрхээрээ асуусан учраас бурхан яг түнд хариулсан гэдгийг бол бас яг илчлэн дахиж гэрчилж байгаа. Номон дээр Еремая 33-ын 3 дугаар ишлэлийг бас оруулсан байдаг За ингээд дараагийн нэг бас нэгэн сонирхолтой түүхийн тухай ярив. Дэйв Walker дээр нэг 3 настай нэг бяцхан охин хүчтэн ирдэг. За энэ охин яасан бэ гэхээр ахтаага гэрийнхэн гараажт одоо монголоор айл гэрдэж тоглож өстэй. Тэгээд нөгөө аяганд ингээл цай хийгээл нөгөө хорин цайгаа уугаал ингээд бид нар баг багтаа болдог байсан шиг. Тэгсэн чинь яг хов хоосон аяг байгаад байсан учраас нөгөө ах нь дүүдээ ингээд нөгөө аяганд нь ингээд цайтай юм шиг харагдуулах гээд тэр ойр хаваар ингээд шингийн юм байна үгээ харж агаад нэг шингийн хийгээд өгсөн юм байна л да. Тэр орчтой гараж тоглож шүү дээ. Тэгэд шингийн хийгээд өгсөн чинь нөгөө уг нь бол мэдээж уулгахыг хүсээгүй зүгээр дүүн өөрөө бас тэр орч хоёлаа л нэг нь 3 нэг нь 4-тэй байсан ч. Тэгээд 3 настай жоохон охин байсан учраас нөгөө хийгээд өгсөн шингэнийг нууцсан. За тэгсэн чинь нөгөө шингэн нь юу байсан бэ гэхээр маш хүчтэй тийм шавж устгалын хор байсан баг. Тэгээд одоо яаралтай имлэг дээр яг ингээд хүрэгдэж ирээд Дэйв Walker-ийн өвчтөн болж байгаа Тийм тэгээд нөгөө яаралтай ээж аав нь хүүхдээ аваад нөгөө нэг emergency гэдэг шүү дээ хурж ирсэн байгаа. Тэгээ яг тэр үед болохоор жоох хүүхдээ учраас яг шууд нөгөө нэг юм аппаратанд залгах гэхээр боломжгүй байсан. Тэгээд ямар ч лээсэн одоо нөгөө тэр хорон болохоор яг хүүхдийнх нь зүрх рүү чиглээд дээрэс нь одоо бүх нөгөө булчингийн одоо ингээд бүр ингээд хатууруулаад хөдөлгөөнгөө олчихсон. Яг маш хүнд нөхцөлтэй ирсэн. Тэгээд яг хүүхдээ учраас яг хүүхдийн эмч нь л бас яг хариуцдаг юм байна. Тэгээд яг тэр хүүхдийн эмч эртэл болохоор яг тэр хүүхдийг зүрхийг нь цохлуулах гад яг нэг юм арга хэмжээнүүдийг аваад Дэйв Walker ингээд авсан. Яг тиймэрхүү яг нөхцөл байдалд ирсэн. Тэгээд хүүхдийнх нь эмч нь болохоор аваад явсан. Тэгээд яг тэр үед яг өдрийн цаг байсан учраас за ямар ч лээсэн эмч нь үрээд ирчлээ. Тэгээ би одоо ингээд ерөөсө цайндаа гарыг. Угаасаа айгу өлсөж исэн учраас өдрийнхөө цайндаа гараад гэрлүүгээ гис очоо цайгаа очоод ирээ гэдэг угаасаа төлөвлөгөөтэй байсан. Тэгээд ямар ч эмч нь ч ирсэн. Тэгээд яг гарах гэсэн чинь дотор нь залбирах хэрэгтэй юм шиг санагдсан тэр хүүхдийн төлөө. Тэнгууд нь за гэ зүгээр тэр залбирах гэсэн хүслээ гэд хоош нь залгаад
Тэгээд гараад явсан байгаа. Тэгээд машиндаа суусан чинь бүр нөгөө хүсэл нь бүр ингээд нэмэгдэж ирсэн. Ингээд зүрхэн цоглоод юу хэл ингээд залбирах хэрэгтэй байсан шүү дээ гэх нэг бодлыг хүнийг зовоодаг шүү дээ. Дахиад тийм хүчтэй орж ирсэн. Тэгэл за зүгээр ахаа одоо угаасаа хүүхдийн эмчин ирсэн юм чинь ингээл тэгэд гэрлүүгээ машина бариад явсан. Замын турш ерөөсөө юу ч бодогдохгүй зөвхөн би залбирах хэрэгтэй байсан шүү дээ. Залбирах байсан шүү дээ. Яах байсан бэ? Яах вэ гэдэг бүр ингээд одоо нөгөө хүсэлч бүр ингээд улам ихсэж эхэлж байгаа. Тэгээ бүр ингээд бүр тавгуутай нөгөө бодол нь ингээд түүнийг тайван байлгаагүй. Тэгээ бүр яг гэрийнхэн үүдэнд ирсэн. Тэгээ ерөөсөө болий гэж шууд гэрийнхаа үүднээс гэрлүүгээ орохгүйгээр буцаад имлэг рүүгээ явсан ба. Тэгээ буцаж имлэг рүүгээ ороод ирсэн чинь нөгөө совлогч нар наач часаа гүйлдэл нөгөө хүүхд чинь яана энийг л бүгдээрээ сандралдчихсан угаасаа. Тэгээд тэгсэн чинь ээж аав нь уйлчихсан. Тэгээ маш хэцүү яг нөхцөл байдалд ороод нөгөө чинь уучлаарай би ингээд итгэгч хүн байгаамаа. Би ингээд залбирах гэсэн юм аа гэд тэгсэн. Тэгээд ээж аав нь юу ч хэлж чадаагүй ямар ч лээсэн уйлцсан. Тэгэл толгойд өгч байгаа. Тэгээд яг тэр үед залбирах хүүгийн охины дээр гараа тавиад залбирахаар амаа нээд. Тэгээд тэр үед яасан бэ гэсэн чинь ерөөсөө залбирч чаддаггүй. Бурхан минь гэл гацдаг. Та хүүхдэд ингээ хайртай штэ гэл ингээ ерөөсөө үгэн живлэхгүй нэг гой гүн залбиралд ороод ингээ нэг юм залбирал хийх гэсэн чинь залбирч чадаагүй. Тэгээ бүр ингээ бүр гайхаад за ямар ч лээсэн бурхан минь та энэ хүүхдийг эдгэгээрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен гэд дуусгасан. Тэгээд ингээд тэр өрөөс гараад явхдаа бүр ингээд нэг юм итгэвтер юм шиг тэгсэн мөртлөө нэг юм одоо сэтгэлийн заваагаад байсан залбирах хэрэгтэй гэдэг зүйл нь аль хэдийн залбирлсан учраас нэг юм хөнгөн жигсэн нэг юм нуруунд дээрс нь ачаа авах шиг болсон. Тэгэл за өстө нэрэ дүүрсэн хэрэг би ямар ч лээсэн залбирсан шүү гэдэг одоо тий нэг тийм бодлоор ингээд дараагийнхаа өвчтөн дээр ингээд очсон. Тэгээд ямар ч лээсэн дараагийнхаа өвчтөндөө очиод ингээд өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг хийгээд ингээд явж исэн чинь буцаад ирдээ. Тэгээд ямар ч байсан буцаж ирэх үед совлогч нь гэсэн чинь нөгөө чинь татаад хурж ирсэн. Хөөе нааша хүрээд иргээд. Тэгээ нөгөө өөр өрөөрөө аваад орсон. Гайхаад яасан болоо гэдгсэн чинь нөгөө охин маань ээжийнхаа өөр дээр босоо суучихсан. Тэгээд бүр сүү уучсан суужсэн. Тэгээд яасан гэсэн чинь тэр охин яг залбираад явсных нь 10 минутын дараа нүдээ нэгээд би ам цангаад байна. Би юм уу гэд асуусан. Тэгэд энэ маш гайхамшигтай зүйл ингээ болсон учраас яг энэ зүйлийг хараа сууж исэн ээжийнх нь ихч хажууд нь ингээ байж исэн учраас яг одоо ээжийнх нь их чинь энэ бүх зүйлийг ингээ харж исэн. Тэгээд ямар ч лээсэн бүгдээрээ баяртай хөөртөө нөгөө охин нь эдгэрсэн байсан. Тэгээд нэлээд хэсэг хугацааны дараа сүмдээ байж исэн чинь ардаар нэг хүн одоо нурууг нь тогшдог зүйл. Тэргээ хараад яасан бэ гэдгсэн чинь нөгөө нэг охины ээжийнх нь их чинь байсан. Итгэгч болоод сүмд нь бас явдаг болчихсон. Тэгээд тэр үед юу гэж хэлсэн бэ гэхээр тэр үед та залбирсан учраас тий өнөөдөр би энд бас байгаа. Дээрээс нь тэр охин маань маш эрүүл сарвал ямар ч тийм одоо сүрэг нөлөө би энд нь байхгүй. Ив эрүүл сав сарвал байгаа гэдэг зүйлийг сонссон. Тэгээд яг энэ зүйлийг Дэв Вокер харахтаа юу байсан гэж ойлгосон бэ гэхээр нэгдүгээрт бид нэр тий бурханд дуулууртай байх хэрэгтэй байна. Тэгснээрээ бид нар бурхантай хамтдаа энэ гайхамшгуудыг хийх боломжтой, үлдэх боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Хоёрдугаарт бид нэр заавалжгүй тий ингээл уран сайхан яруу үг тий хэлээл эсвэл яг оршихуй дотор ороод бурхныг ингээл мэдрээл гүн гүнзгий залбирал хийснээр бурхан хариулдаг тий гэдэг биш. Заримдаа бид нэр тэгдэг тийм үү бид нэрт ингээл маш мундаг залбирал хийхээр зааста бурхан яг одоо энд хариулна гэсэн нэг итгэлтэй ч юм уу тий. Тэгээ нэг олигтой сайхан залбирч чадсангүй гэх үедээ бараг л бурхан хариулахгүй бах төө гэсэн нэг тийм одоо нэг юм өрөөсгөл бодлоод бидний дотор байдаг бол Дэв яг энэ зүйлээс яг энэ зүйлийг ойлгосон тий. Бид нэр зүгээр л бурханд дуулууртайгаар залбирах ёстой гэдэг зүйл сануулах үед залбирахад л бурхан дуулууртай байхад л бурхан ажиллаа хийдэг юм байна. Түүнээс бидний уран цэцэн яруу үг энэнд ямар ч тийм онцгой нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг ойлгоод яг энэ зүйлээс гайхамшигтай энэ гэр бүлийн бас те аврал болоод энэ хүүхдийн амьдрал энэ бүх зүйл ганцхан тэр те ээрж муурсан залбирлаар дамжуулан ямар гайхамшигтай зүйл болсон бэ гэдгийг олж харахтаа бурханд талархсан байгаа. За дараагийн бас нэг өвчтөн ингээд түн дээр ирдэг те. Энэ хүн нь болохоор одоо шулуун гидсний хор тавтартай
болчихсон. Тэгээд би энэ ингээд устдах гэхээр одоо усаар бүр ингээд хавантцсан гэсэн үг тийм. хавантай ч юм ингээд зүгээр юм ууданд хийсэн юм ус шиг тэгэл хажууд шаарахаар ясан ингээд бүр хэрцээгэлтэй ингээд тийм болцсон мөртлөөсөө тийм айгүй тийм зүрүүд за өвчин нь бол маш хүндэрсэн байгаа нэг ийм хүн ирж байгаа тухай түүх гарч тий. Тэгээд энэ дээр номон дээр болохоор Библиэс хуучин гэрээний Исая номын 55 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл дээр гардаг. Олдож болох үед нь эзнийг хайхтун ойр байгаа дээр нь түүнийг дуудах тун гэсэн энэ ишлэлийг бол дурдсан байгаа. Тэгээд Дэйв энэ өвчтөнд одоо бурхны тухай ярьж өгөөд түүний төлөө залбирахыг ингээд түүнээс хүсдэг боловч тэр бурхныг огт хүлээж авалгүй хаалттай хിവэрээ гэхдээ яг зүгээр нэг залбируулад өнгөрдөг те. Тэгээд нэг ийм өвчтний тухай түүх бас гардаг юм аа. Дэв тэгээд залбирах уу гэж яг хагалгаа хийхээ өмнө асуухад бол маш дурамжхан ингээд зөвшөөрдөг байгаа. Тэгээд залбирч дуусаад ямар ч гэсэн хагалгаа хийгддэг. Тэгээд нөгөө уушг нь усаар дүрчихсэн байсан учраас одоо тэр өдөр болгон тэр хагалгааны дараа тэр аппаратаар одоо тэр уушгийнхын усыг одоо ингэж соруулж гаргаж авдаг байсан. Тэгээд тэгэх болгондоо яадаг байсан бэ гэхээр залбирах уу гэж асуухад нөгөө дурамчхан байдаг хүн чинь тгий гэдэг болсон сүлдээ. Тийм. Тэгээд би ингээд бүр энэ хүний би маш хүнд хэцүү байсан ч гэсэн яг энэ одоо хагалгааны дараах имчилгээнээс болоод Дэвиг ингээд ирээ залбирахаар ямар нэгэн зүйлийг ингээд мэдэрдэг. Тэгэн гутаа одоо ингээд хамт залбирыг гэхэд айгүй дуртай болсон. Тэгээд залбирах үед нь чамд нэг юм бэ шүү гэдэг. Одоо чиний залбиралд одоо нэг юм бэ шүү гэд айгүй нэг тэгдэг. Тэгээд тэр үед яг Дэв юу гэдэг вэ гэхээр тэ яг энэ залбиралд юу вэ гэд нэг юм байна гэдгээс илүүтэй энэ залбиралд хариулж байгаа Есүсийг олж хараасаа гэдэг их тийм хүсэлтэй байсан. Яг бурхны тухай ярихаар болохоор ерөөсө хүлээж авдаггүй. Ерөөсө оошоодгүй мөртлөө залбирыг гэхэр нь тгий гэв. Ягаад гэхээр тэр хүний би залбирах бүрд ингээд сайжирж байгааг мэдээд байгаа. Тэгээд яг энэ имчилгээний турш тэр хоёр маш гоё одоо найзууд болсон. Хоорондоо тэ нөхөрлөөд би нэг таньж мэдээд маш гоё найзууд болоод тэгээд эдгрээд гарсан боловч түүний зүрх сэтгэл ерөөсө бурхныг хүлээж аваагүй. Зүгээр л ямар ч байсан чи залбирдаг учраас л өстой гоё биш үү гэсэн тэр хүнд тэр нэг юм одоо үтгэлийг хүлээж авч байгаа болохоос яг энэ залбирлыг юуны учир хийж байгаа энэ залбирлыг хин залбирж байгаа яг үнэ тий тэр зүйлийг бол ердөөсөө авч хэлэлцэхгүй байсан. Тэгээд яг энэ зүйлээс Дэв юуг ойлгосон бэ гэсэн чинь шинэ гэрэн дээр Есүс 13 өвчтэй хүнийг эдгээдэг байгаа. Тэгээд бидний одоо эдгэрлийн талаар бас олж хардаг бас нэг тийм олж хардаггүй зүйлийг бас энэ дээр гаргаж хэлсэн байгаа. Юу байсан гэхээр 10 хүнийг эдгээсэн. Тэгээд тэднийг та нар яваад тахилч нарт очиод биеэ үзүүлээ гэж хэлсэн. Тэгээд аруулаа яваад тэгсэн чинь нэг нь буцаж ирдэг байгаа. Нэг нь буцаж ирээд тэ би эдгэрсэн танд маш их баярлаа гэж хэлдэг тийм үү. Тэгээд тэр үед Есүс агүй сонин зүйлийг хэлдэг. Юу гэсэн чинь итгэлчин чамайг эдгэлээ гэсэн. Тэгэд энэ ч одоо юу гэсэн үг юм? 10 хүнийг эдгээсэн бидтэй. Тэр хүнийг итгэлчин эдгэлээ гэдэг ч одоо юу гэсэн үг вэ гэж бодсон чинь тэр 10 хүн аруулаа бие махбод нь имжлэгдсэн байгаа байхгүй юу? Буцаж ирээд баярлаа гэж хэлж байгаа хүний сүнс нь эдгрээд бүхэл одоо тэр эдгэрэл нь бүрэн дүүрэн болсон. Тийм учраас итгэлчин чамайг эдгэлээ гэж хэлснийг одоо Дэв яг энэ чинээс ойлгож байгаа энэ хүний түүхээр те. Бурхан хэдий бидний бие махбодыг залбирах үед эдгээдэг ч гэсэн яг энэ сүнсний авралыг те бид нар яг итгэлээрээ бид нар ингэж хүлээж авч бидний эдгэрэл бүрэн дүүрэн болно гэдэг нь өөр зүйл байдаг яа гэдгийг яг энэ өвчтнөр дамжуулаад Дэв ойлгосон байгаа. Ямар чухал вэ гэдгийг. Түрүүний бас өмнөх түүх дээр нь ч гэсэн бас ижил төстэй юм гарч ирсэн шүү дээ. Өвчтнийгээ ингээл бөөн болж аварсан чинь нөгөөтгнийх нь одоо юу гэдэг ам амьдралд нь ямар ч өөрчлөлт гараагүй харин ч уламд ордоод улам бүрэн харигчин болоод ингээд явж байгаа гэдэг шиг те.
Тийм. Тэгээ тэр хүнийг бол те амьдралд нь ямар нэгэн хэцүү зүйл тохиолдох үед те яг өөрийнх нь залбирч байсан тэр залбирлыг санан дурсаад хинд хандаж ямар байсныг санаад бурхныг таньж мэдээсэй гэдэг одоо тэр хүслийг тэгээд ямар ч байсан энэ өвчтнийг бол те ингээд явуулсан байгаа. Ер нь их олон хүн одоо зовлон зүдгүүртэй үед нь ингээд итгэгч хүмүүс очиод би таны төлөө залбирч хүү гэж тэгэхэд ер нь айгүйх олноороо ингэж одоо дургуутсдаг ер нь голцсон. Гэхдээ за яг хуу тэг гэд ингээд нэг залбируулдаг те. Тэгээд яг эргээгээд нөгөө залбирлынх нь хариу уг нь бол амьдрал дээр биелэлээ олоод яг тэр гууж исэн, хүсэж исэн, зовоож исэн зүйлсүүд нь яг ингээд эргээд алга болох үед тун цөөхнөн буюу бараг л нэрээ 11-тэй эргэж сүмдэр ирдэг, эргэж сүмд явдаг. Тэгээд бурханд яг талархлыг үргэж шатдаг юм байна лээ. Ер нь бас харж хахад ч гэсэн олон хүмүүсийн төлөө ингээл очиод залбирч өгч байхад ч гэсэн эргээд тэр хүмүүс бас лавл ингээд бурханд яг итгэж исэн нь бол бас нэлээд ховор байдаг те. Яг тэрэн шиг л одоо бас нэг юм түүхэн шүү дээ. Эдгээр өөрөө эдгэрээд байгаагаа мэдээд байдаг. Яг энэ залбиралт нь нэг учир байна гэдгийг өөн бас мэдээд байдаг те. Тэгсэн хэрнээсээ итгэж чадахгүй байгаад байдаг. Ийм нэгэн сонирхолтой түүх байна. За тэгээд дараагийн бас нэг өвчтний сонирхолтой түүх байгаа. Тэгээд энэ хүн нь болохоор нэгэн 70 гаруй настай уушигны одоо өвчтэй. Тэгээд тийм хүн ирдэг. Тэгээд уушигны одоо тэр хагалгаанд орох шаардлагатай болдог. Тэр хагалгаа нь бол нэлийн өндөр риск бүхий тийм хагалгаа байдаг те. Тэгээд эхний өдөр хагалгаанд орохоос одоо 3 хоногийн өмнө Дэйв Walker бол энэ имэтэй ингээд уулздаг. Тэгээд анх удаа уулзахдаа одоо өөрийнх нь төлөө ингээд залбирж өгөхийг хүсдэг боловч имээ өөдөөс нь юу гэдэг вэ гэхээр би чинь католик шашинтай хүн шүү дээ гэж хэлдэг. Тэгсэн чинь Дэйв Walker юу гэсэн бэ гэхээр таны католик байна уу, англикан байна уу тэр нь надад хамаагүй. Хамгийн гол нь бид нар Есүс рүү харж Есүст хандаж залбирах нь юу юунаас илүү чухал шүү дээ. Есүсийн ирсэн шалтгаан бол ерөөсөө одоо биднийг аврахын төлөө байгаа гэд хилээд залбирж өгөөд явуулсан. Тэр үед имээ өөрөө яг тэр одоо эзний тэр бурхны оршихуйг мэдэрсэн учраас маш их баярлалаа. Тийм баяр хүрээр дүүрээд тэгээд маргааш нь ирсэн чинь Дэйв Walker бол яг тэр үед нь байгаагүй. 2 дахь өдөр дээр тий. Тэгээд 3 дахь өдөр дээр нөгөө хагалгаанд орох гээд ирж байгаа нөгөө имээ маань Дэйвтэй уулзаад өөдөөс нь баг ууралдаг ба тий. Чи өчтөр хайч. Яагаад чи өчтөр байсангүй вэ? Тэгээ өнөөдөр одоо чи миний төлөө залбирч өг гэдэг ингээд Дэйвийг бүр ууртаагаар хэлсэн байна. Шаарддаг хамт залбирая гэдэг. Тий. Чи хурдан одоо хамт залбирыг эхлээд гэдэг. Бүх юмний түрүүнд имээ бол яасан бэ гэхээр залбирлыг тэр хүн тавьсан байна тий. Тэгээд хамтдаа залбираад ингээд хагалгаанд ордог. За хагалгаанаас гарч ирээд эмигийн одоо биеинд дахиад хагалгаа бас хийх юм шаардлага гардаг тий. Эхний нөгөө хагалгаа болоод өнгөрсөн боловч нөгөө нэг авах хэрэгтэй байсан тэр хавдар зүйлүүд нь бас нөгөө бүрэн гүйцэд арилаагүй байсан учраас дахиад хагалгаа хийх шаардлагатай болсон. Тэг яг тэр үед энэ хагалгааг дахиад тайлбарлах үед яасан бэ гэхээр би хагалгаа хийлэхгүй гэж шийдсэн. Тийм. Одоо дахиад хагалгаа хийгээд хэрэггүй. Зүгээрээ одоо тэг юу ч болвол болсон болог гэд яг тэр зүйлийг хийдэг байгаа. Тэгээд яг тэр хүртэл өдөр болгон Дэйв ирээд эмээтэй хамт залбирч ирсэн. Тэгээд яг тэр залбирал дотор өдөр болгон залбирч ирсэн хэдиж эмээгийн бие нь улам илүү жижигрээл, бие нь улам илүү сулдаад, муудаад тийм байсан. Тэгээд яг нэгэн өдөр тэр хоёр маш гүн тийм залбирлын оршихуй дотор ордог байгаа. Тэгсэн чинь яг тэр өрөө маш тод гэрэлтэй болсон. Тэгээд бүр яг л Есүс яг тэр өрөөнд орж ирээд зогсохыг бүр Дэйв мэдэрсэн залбиралдаа. Тэгээд яг Есүс хөлнийх нь одоо орных нь хөлнийх нь хэсэгт зогсчихсан. Тэгээд яг Дэйвийн залбирж байгаа тэр залбирал нь яг имээд хандаад яг залбирч ирсэн. Гэхдээ яг Дэйв өөрөө биш. Яг Есүсийн хэлж байгаа зүйл нь Дэйвийн амаар гараад имээд хийлэгдэжсэн байна. Яг тэрийг харахтаа Дэйв бүр ингээд гайхсан. Тэгсэн мөртлөө бас ингээд бүр биширсэн тий. Есүсээр
одоо Есүсийн ам болж ин гэж шүү дээ тий. Тэгээд яг тэр үед болохоор Есүс яг тэр имээд хандаа тий өөрийнхөө хайрын тухай өөрт нь ямар их хайртай гэдэг тухайга яг залбирлаар дамжуулаад хэлж байгаа. Яг тэр зүйлийг ингээд Дэв сонсохдоо бүр ингээд тэр өрөөд бүр ингээд гүн амар тайвнаар дүүрсэн байгаа. Тэгээд тэр залбирал хийгдээд дуусах үед эмээ бүр ингээд маш амар тайван болоод унтсан. Тэгээд тэр өрөөгөөс гараад явах үед тэр өрөө бүр юм гайхамшигтай юр бусын оршихуйд үрсэн байгаа. Тэгээ маргааш өглөө нь эмээ нүдэ нээгээгүй эмээ өнгөрсөн. Гэтэ яг эмээ дэр одоо эмээг зориод ирсэн Англиас ирсэн нэг эгчин байсан. Тэгээ эгчин яг тэр үед бүх зүйлийг маш гайхалтайгаар мэдрээд тэгээ би хизээч юусэн ийм мэдрэмжийг би мэдэрч байгаагүй байна гэдгийг хэлсэн байгаа. Тэгэд эмээ өнгөрөөд одоо тэр өрөөнөөс аваад явсан хэдий ч гэсэн тэр гайхамшигтай юр бусын оршихуй тэр өрөөнд 2 өдөр байсан. Тэр совилогч нар хүртэл мэдэрсэн тий. Тэр одоо өрөөнд орохтол яг л бүр яг тэр нэг гайхамшигтай бурхны оршихуйд дээр орж исэн байгаа. Тэгээ яг энэ одоо үйл явдлаас тий энэ хөгшин хүн ингээд биеийн сайжраагүй ч гэсэн тий ингээд бурхны гайхамшигтай амар тайван дүүрсэн. Тэгээд энэ зүйл бас бурхнаас ирэх ямар гайхамшигтай өрөөл вэ? Хүн ингээд өнгөрөхдөө тэр гайхамшигтай амар тайван дотор ингээд те итгэл найдвар дотор ингээд одоо те яг энэ хорвоог орхино гэдэг нь бас ямар гайхамшигтай ингээд биеийг эдгэрхээс ч те бас магадгүй илүү тэр гайхамшигтай өрөөл гэдгийг олж хараад тэр тэнд бүр ажиллаж исэн тэр совилогч нар хүртэл яг те бурхныг ингээд яг тэр газар мэдэрдэг байна. Тий. Тэгээд ер нь бас өөр олон гэрчлэлүүд болон номууд дээр ч гэсэн гардаг нөгөө голцоо эмчнэр айгүйх анзаарсан байт юм байлээ. Дээрээс нь бас нөгөө яг юм ер нь ингээд нас орхон тодорхой болчихсон тийм хүмүүсийн төлөө очиж үйлчилдэг, залбирж өгдөг тийм пасторууд бас айгүй олноор гэрчилж яддаг. Тэ ер нь яг үхэл ирж явах үед Христ итгэгч хүмүүс шал өөр байдаг. Тэ яг бурханд итгэж байгаа хүмүүс бол тэр нэг амар тайван нүдэнд нь харагдаж байгаа, нүднээс нь харагдаж байгаа тэр харц нь хүртэл тийм амар тайван байжгаад хорвоог орхидог. Харин бурханд итгээгүй хүмүүс бол дандаа хөмсгөн зангитаастай, айдастай тийм харахад л нэг юм чихүц хүрмэн тэ нэг тийм байдалтай байдгаа гэж айгүй олноор гэрчилдэг. Ер нь миний лав хувьд ч гэсэн миний мэдхийн бас яг тийм надад бол бас яг тийм юм тохиолдож ирсэн. Тийм болохоор бас яг энэ хэсэг түүх надад айгүй тийм хүрдэг тийм гүнзгий хүрдэг тий. Бас хүмүүс яг энэтэй адилхан юм гэрчлэл хийх болгоно ингээд надад бас яг тэр тохиолдож ирсэн явдлыг би айгүй их сайн санддаг юм л да. Дэв мэн тэгээд бүр Арабын Эмиратад хүртэл өргөдөж тэнд эмнэлэгт ажиллаж те тэр Арабын одоо тэр лалын шашинтай оронд хүртэл ажиллаж явах үедээ тэр бурхныг таньж мэддгүү хүмүүсэд хүртэл те би Есүст итгэдэг, би итгэдэг бурхнаасаа би таны эхний төлөө залбирж өгье гэж хүртэл залбираад тэрнээс нь болоод тэр нэг нөхөр хүртэл эхнэрийн ингээд биеийн сайжрах үед бүр ингээд бүр баярлаа Дэвийг бүр байрж авч үнсээд хүзүү нүүргүү үнсхийн хүртэл бүр ингээд тийм шоконд орох хүртэл тийм мэдрэмжүүдийг авч исэн тэр эмнэлэг даяар хүртэл те хөө энэ Есүсийнхэн залбираад нөгөө Есүсийнхэн нөгөө хүүг эдгээчлээ гэсэн тийм гайхамшигтай гэрчлэлүүдээр энэ ном маш дүүрэн айгуу гоё. Тэгээд олон учраас яг тэр болгоныг ингээд ярих гэхээр бидний подкастын цаг хүрхгүй. Тэгээд яг энэ хүрээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе гэж бодож байна. Тэгье тий. Тэгээд юун дөрөнд бит хоёрын подкаст бол зөвхөн бас одоо хүмүүсийг ном унших одоо ном уншдаг болгохыг одоо урайлаж зогсохгүй хамгийн гол зүйл нь сонсож байгаа хүмүүс маань Есүс Христийн тухай илүү их таньж мэдэж те Бурхны тухай илүү их таньж мэдэж түүнтэй нөхөрлөж түүний үг сургаалыг суралцаж мэдэж аваасаа гэсэн зорилготой байдаг. Яагад гэвэл энэ нь нэг харийн хэл дээр байдаггүй. Энэ бол манай монгол хэл дээр их хэл дээр маань бичээстэй байгаа олон номнууд нь байгаа гарчсан тий. Тэгээд тэр утгаараа хэрв та өнөөдөр Есүс Христийг хараахан таньж мэдээгүй байгаа бол бас бид танд уриалж байна. Есүс Христийг таньж мэдэхэд одоо туслах ойр орчимдоо байгаа сүм чуулганд та бас хамрагдаж үзээрэй. Пастор, ахлагч хүмүүстэй бас уулзаж үзээрэй.
яг өөрөө Христ итгэгч гэдэг хүмүүстэй бас уулзаад Иесус Христийн тухай бас асуулт тавиад сонсоод тий ингээд үзээрэй. Учир нь тэрний дараа таны амьдралд үнэхээр цаашин өөрчлөлтүүд гарах болно. Таны сүнс аврагдах болно. Тэгээд та бас одоо Иесус Христийг таньж мэдснээр жинхэнэ амьтай болно гэдгийг бид нэр баттай хэлэх байна. Тэгээд хараахан таньж мэдээгүй байгаа бол энэ ном болон Библиэр дамжуулан та бүхэн Иесус Христийг таньж мэдэх боломжтой шүү гэдгийг дахин хэлье. Тэгээд энэ хүртэл манай подкастыг сонссон сонсогчны бүртээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.